Шатчлаа. Би цаг 30 минут. Шатчлаа. Life keeps moving. Самбайсхан та бүхэндээ Түмэ байна. За энэ зуны турш би нэг прожект нэр ажилласан. Юу гэдэг прожект вэ гэхээр Түмэ гэдэг нэртэй прожект байгаа. Тий. Зүгээр Түмэ гэдэг хүүхэд дээр ажилласан. Өөртөө 2 challenge тавьсан. Яг миний хувьд бол нэлээд том challenge. Өвөл нэг хэсэг бүр үнэхээр сүрц амьдралтай байсан байхгүй юу? Loser амьдралын маягтай байсан. Өдрөөс ирээд цахаж хоол идээд асуудал хөдлөө хийхгүй, Valorant тоглодог. Тийм амьдралтай байсан. Тэгээд би нэг тийм loser амьдралаасаа жоохон арай нэг тийм өөр юм туршия. CrossFit-д явж үзээгээ шин төрлийн спорт турш үзсэн. За CrossFit-д орж үзэнгүүтээ би өөрийгөө ямар сул дараа гэдгээ мэдэрч үзсэн. Гэхдээ дээрэс нь айгүй нэг тийм гоё адреналин өгдөг. Дасгалынхаа дараа маш их тийм эндорфин ялгаруулдаг. Азарлын гормон илрүүлдэг гоё дасгал байлээ. Бүх юм нөө марафон болгож байгаа юм байна. За тэгвэл Локи эхний челленж марафоноос эхлэгээд 10 км-ийн челленжийг өөртөө эхлээд тавьсан. Everything I do pack a punch, back it up, stack it up to the sky now, rack it up, pin it in a break. Тэгээд 10 км-т би яг нэг сарын хугацаанд нэг бэлдсэн байх. Яг үл яг сарын дараа марафон болгож исэн болохоор чи 10 юм уу? 10. Жоо хав зогсож байгаа. За ингээд би одоо ингээд болог юм уу болог юм уу? 2 жилийн өмнө 5 км гүйсэн. Тэгээ нодлоо 10 гүйсэн. Энэ жил 21 гүйж байна. Бас яг гүүл гэдэг спорт ч бол тусдаа өөр зүйл байд юм байна. Тэгээ дараа жил 42-ийг зөв бодож байна. Тэгэхээр энэ жилийнхээ 21-ийг хараад. Гэрэмээ ах ирсэн байна. Ага хэдгүүж байна. Игүүд баярлалаа. Биш өөртөө ирсэн. Эхний марафоны жилд бол хүмүүс ихэнхдээ 5 км л явдаг юм байлээ. Хүн чинь бас ингээ өөрийгөө сонсч үзэж байгаа шүү дээ. Нэг гүүж үзэж байгаа шүү дээ. Хүн бид тэр тухайн үед чинь ингээ 5 км байтугай бэлтгэл дээрээ нэг 2 км гүүж үзээл тэгэл өгөх гээд байгаа юм чинь. Ямар гоё юм бэ? За let's go. Юунд зориулттай мэдгэдэггүй тийм сонин пүүз өмсөд гүйцсэн байсан. Тэгээд яг тэр гүйцнээсээ болж байл нэлийн зовсон. Айгу хатуу байсан. Би 10 км дээр бол яг өөртөө ерөөсөө зогсохгүй шүү гэдэг яг тийм бас чаленжийг тавьсан. Яаж ч ядарсаа ингээд хөдөлгөөн нь бол ерөөсөө зогсоохгүй гэдгсэн. Тэгээд тэр чаленжд бол хүрч чадсан. Гэхдээ 4-5 км дээр уушгаар амар хатгаад тэгээд нэг жоохон алхсан юм байна. Ерөөсөө зогсоогүй. Гэхдээ нэг 20 секунд бол алхсан. Гүнзгийний хит амсгаа авж байгаа. За тэгээд үргэлжлүүлээгүй яа гэд үлдсэн. Тэгээд дараа нь 5 км дээрээ би тасралтгүй гүйсэн. Биний өөр юу ч сүлдэхгүй байхад ганц ингээд уушиг хатгаж өвдөж байгаа надад амар муухай байхгүй. Бууж өмөрийг санагдаад яг зогсмор санагдаад эхэлсэн үед амар өөрийгөө зоригжуулаад яваад байсан. 10 км яг төгсгөлийн 1 км бол үнэхээр хэцүү байсан. Шинэ гүүрээр ингээд наашаа давж ирж байгаа шүү дээ. Тэр гүүрлүү дээшээгээ явж байгаа хамгийн тэр сүүс чинь тэр чаленж бол зүгээр үнэхээр хэцүү байсан. Бус цацж байна. Let's go. Дээш өгсөж явах амдаа за окей энэ дээш ядаж нэг мацчих та жоох алхачих юм байна гэж би үнэхээр их бодсон бүр ингээд ойр тойрны бүх хүмүүс ингээд алхаж эхэлж ийсэн. За одоо энийг л давчих юм бол доошоо уруу юм чин доошоо уруу гүүсээр байгаа тэгээд дуусчих шүү түмэ гэж өөртөө ярьсаар байгаад дууссан байдаг юм аа. Иргэд нэг цагийн дотор. Тэгээд эхний жилдээ гүйж байгаа гэхэд бол өөрийнхөө хувьд бол нэлээд хангалттай гүйсэн. Марафонд оролцсон хүмүүс энэ жил үнэхээр мундаг байсан. Хэдэн ч километрт орсон 500 м ч байсан. Бүгдээрээ маш мундаг оролцсон гэдгийг бас хэлмээр байна. Hyrox руу ерөнхийдөө ордог хүмүүс их юм болоо шүү дээ. 5 км-ийг гүгээд 10 км-ийг гүгээд 20 км буюу бүтэн марафон гүгээд үдцсэн хүмүүс дараачихан чаленж буюу Hyrox руу орж үзье гэдэг шийдлийг ерөнхийдөө хийд юм байл. Hyrox гэдэг нь юу вэ гэх юм бол 8 км гүн заяа. Километр болгоныхаа дараа за ингээд 8 стейшны дунд ингэж дасгал хийнэ. Багийнхаа нэг гишүүнтэй буюу нэг багт 2 хүн байгаа. За би болон манай найз нэг стейшн дээр заасан байгаа тооны дагуу тэр тоог энэ тэнцүү хувааж хийн үү? Эсвэл манай найз илүү хийн үү? Би илүү хийн үү гэдэг нь ерөнхийдөө хамаагүй багаараа ерөнхийдөө тэр дасгал заавал цуг дуусгах хэрэгтэй. За энэ тэнцээнийг 90 минутанд дуусгая гэсэн өөртөө сорилт тавьсан. Найз бит хоёр. Манай найз Германда байж байхдаа бэлдэж эхлээд би Монголда байж байхдаа бэлдэж эхлээд бит хоёр ерөнхийдөө нэг 2 сар гаруй бэлдсэн байт юм аа. За энэ бэлдэж авах хугацаанд намайг маш их сорилт бас дунд нь хүлээж исэн. Маш муухай төлөвлөөгүй зүйлүүд тохиолдсон. Тэгээд цүс маань өтөрөлтөй болж таарад цүс өрөвсөн. Эмнэлэгт хэвтнэ гэдгсэн. Би эмнэлэгт хэвтэхгүй гэдгсэн. Би зүгээр антибиотик авч агаад гэртээ сан гамаа барьчаа. За тэгээд би 7 хоногийнхаа бэлтгэлийг ерөнхийдөө ингээ алдчихж байгаа. 7
хоног би хамаагүй уургалаг юм идэж болохгүй, уурга ууж болохгүй, креатин ууж болохгүй. Зүгээр л зутан ус өөр юу ч болохгүй. За тэгэл яг хуу ерөнхийдөө эдгэрхийн хувьд эдгэрсэн Шанхай хувьсаа яг өмнөх өдөр би дахиад имлэл дээр очиод эхонд оролцож овоо гайгүй болцсон байна. За чи Шанхайд очиод стажингийн хамаа намаагүй мэдэж болохгүй шүү гэд. Тэгээ би Шанхай руу явсан. Шанхайд 10 онсон 10 он жоо хугацаанд би бас ерөнхийдөө тодорхой хэмжээнд гам байрсан. 17-оод бараг хоног бэлтгэл хийгээгүй, хоолдоо яг зөв зохицуулаагүй байсан байж таарж байгаа. Монголд буцаж хурж ирээд надад яг л 8 хоног бэлтгэл их 8 хоног. Хэмээнэ. Бэлтгэл хийж чадахгүй шүү дээ. 5 хоног ерөнхийдөө тасралтгүй бүр өөрийгөө амар шахсан. Хүмүүс нэг чи шүү. Хоёр лооны дараа 2x боллоо. Тэгээ бид хоёр одоо сүүлийн бараг 4 хоног бараг галзуу бэлдчихин. Тэгээ өнөөдөр жоо хүчтэй юм хийгээд. Суугаа эргүүлэхгүй шүү. Яг татдаг. Өнөөдөр бид 5 км гүн хажуух үлдлээ. Let's go. 5 км 5:20 фэстэй 27 минутанд гүйчлээ. Бид хөнгөн явчлаа тий. Амар сайн идсэн. Иймэрхүү мэдчих байна. Маш их будаа байгаа. Дахианы мах брокколи, pepperтэй, 2 шүгүндэг, тэгээд cucumber. Өнөөдрийн хоол дээр дахиад chicken байна. Өнөөдөр би будаа хийгээгүй зүгээр дам мах идэхээр шийдсэн. Өглөөний хоолндоо 3 ширхэг өндөг омлетлж идсэн. Gotta eat bro. Gotta eat. Идэх ёстой. Хайрокс болохоос яг 2 хоногийн өмнө амарцсан. Тусал хийлгэж аваад сайхан саунд ороод сайн унтаж авч жагаад. За тэгэл нөгөө нэг хайрокс чинь ерөөхдөө эхэлж байгаа. Тэр юм байна. Чанга юм байна уу? Ингээд цаг 20 минутын явчих уу? Цаг 19. Бэлтгэл тэмцээн 2 бол шал өөр. Шал өөр байна уу? Юун дээр илүү их зуурж байна? Үгүй зуурах нь бодлоо ш нөгөө эхлээд тэмцээн гэдэг утгаараа нэг юм сэтгэл хөдлөл адреналин ялгараад тэрэндээ шууд ингээд гинт ядралт орж ирээ. Тэгээ яг эхний нэг 2 тойрог бол шууд хилаагаал гол харлаа. Тэгээд ерөөдөө дасаад тэгээд ер нь тавирж байна. Чиний энэ жаа. Бага штэ. Хоёлаа тэрийг наах юм биш тэрэ. Чи битэр хас юм уу? Санаа дасгал хийнгүүд яг нэг банан идэх хэрэгтэй юм шиг санагдаа тий. Километр яг гүүхэд хөөхөн гүйчж байгаа. 1 км-ийн дараах дасгал бол эхний стейшн ski erg буюу 1000 м хийдэг буюу тэр 1000 м-ийг багийнхан гишүүнтэй яаж чувааж болно. За бид хоёр яг энэ тэнцүү хуваагаа 500 м-аар ерөнхийдөө хуваач хийсэн. Яагаад ч юм ихний яг тэр стейшн дээрээс би бүр амар ядарсан. Амар хамаг би сулдаад би бүр юу дөнгөж эхэлж байхад ингэх юм уу заандаа. Жого алхах юм байна. Энд бүр амар юм биш дээ гэлээсэн чи маанаас. Үгүй түмэ. Гүүш за зогсохгүй шүү гэдэг. Бид хоёр ерөнхийдөө гүүсээр хിവэрээ байсан. Алхахгүй байхыг хичээсэн. Амар дийлсэн зүрхтэй би 2 км арай гэж дуусгангуудаа дараачийн стейшн руу орж байгаа. Дараачийн стейшн бас нэлээд чаг байсан. Гэхдээ бид хоёр бас яг тэр тасглаа дуусгасан байдаг. За яг 2 дахь стейшнээс хойшоо ерөнхийдөө нэг гүйлтийн темпийг яг нэг олж ирсэн. За ерөнхийдөө нэг иймэрхүү темптэй боيو иймэрхүү амьсгалтай ингэж явах юм бол бас яг болох юм байна. Бэлтгэл хийж байхдаа гүйжсэн тэр гүйлт тэмцээн дээр яг гүйж байгаа тэр гүйлтнүүд бол шал өөр мэдрэгддэг юм билээ. 4 дахь километрээс хойш миний хөл тэр жигтэй ингээд юм хөшсөн хатуу юм хөлтэй гүйсэн. Тэгээд яг галзуу болцсон бүр тэнэг болцсон. Яг хиддэг торгооч гүгэд байгаагаа ингээд бүр анзаарахгүй болцсон. Тэгээ өөрийнхөө хязгаарыг даваад бүр цаашаага ингэж бүр явхад бас ингэж хүргэсэн. Зарим нэг стейшнэр бол манай найз яалтч ингээд илүү хүчтэй байсан болохоор ингээд тэр татдаг дасгал дээр бол нэр 100 кг ингээд гараараа татдаг дээр бол манай найз бол яг надаас бол илүү татсан. Дахиад километр гүйчингуудаа хүлчин бүр ингээд за болилдо хөгшөө гэж тэгж яах тэр дахиад бүр 20 кг дээрээ 50 гутаа нэг сплит скват хийж байгаа. Тэгэл зүгээр л яг ментал, физикал зүгээр бүх юмыг сорьсон team challenge анхэр галзуу гэсэн юм. Амьдралаа тийм яг мэдэрч байгаагүй team аимшигтай ачааллыг биен дээр мэдэрч үзсэн. Burpee дээр бол зүгээр хүч байгаа заяа. Burpee ч бол аимшигтай кардио гэж тооцогддог шүү дээ. Зүрхчээ ачаалтсан байгаа, уушгичээ ачаалтсан байгаа, бүх юмчээ ачаалтсан байгаа.
Сүүлийн 3 тойрог дээр миний цус амар өвдөж эхэлсэн. Буюу миний нэг өрөвсөн байсан цус маань сэтэрсэн. Хамаагүй ачаалах юм бол наа чи ерөнхийдөө өвдөн шүү гэж над эмч маань анхааруулсан. Тэгэд би за энэ угаасаа удцсан юм чи арай гайгүй юм болов гэж утсан чинь цус амар өвдөж эхлээд хатгаад тэг би бүр зүгээр үнэхээр гүүх болгонд аимшигтай өвдөлт мэдэрч гүйсэн. Тийм үедээ доош харж болдоггүй юм бэлээ. Дээшээ хараад гүүгээд тах юм бэлээ. Хамгийн сүүлийн тойрогоо дуусгаад хамгийн сүүлийн стейшн буюу wall ball болохоор хамгийн сүүлчийн сорилт үнэхээр хэцүү сорилт 6 кг-ийн бөмбөгийг барьж агаад squat хийгээд дээшээ шидэж байгаа. Хан дээрх байга оноод тэрийг 100 удаа хийн. Багтаага нийлээ 100 удаа. Тэр 100-го яаж хуваанууд та нарын дор. Тэр 100 бол нэрээ. Йоо. Хамгийн сүүлийнх гэсэн шиг зүйл биз дээ. Бүр шүдээ зууж байгаа. Цаг 26 минут. Тэр 90 минутанда багтсан байсан. Тэгэл 90 минутанда дуусгах шүү гэж зорьсон байсан хоёр хүн чинь бүр амар баярлж байгаа. Миний сэтгэл бүр үнэхээр амар хөдөлж байгаа. Миний амьдралдаа мэдэрч ирсэн бүр хамгийн гоё мэдрэмж байсан. Маа төмөө үнэхээр өөрийгөө өвдөж чадсан. Тэгэхээр доон дууссан. Зүснэ өвдсөн дундаа чирэмсэн татсан. Зүс амар татсан. Амар өвдөж байгаа. Ер нь л би ингээд өдний хүртэл хийж байгаа бүх амжилтуудыг маань ээж маань харж чадахгүй гэдгийг тэр бас нэг өвдөлтийн гунгийн нүлэмс байсан. Би гэртээ хараад ээж би чадчихлаа гэж хэлж чадахгүй гэдгээ бас ингээд бодсон чинь бүр ингээд амар хэцүү санагдаад. Энэ хүүхэд бид хоёрыг дуусла юмцаа. Таарч гүйж хахад хажууд л яваад байсан. Тэ? Түмээ явна шүү. Түмээ чадна шүү гэж яваад байсан. Хөөх баярлаа гэнэ. Энийг аа. Яа, төгссөн. Нөө нэг сууд босгох шүү дээ. Яа! Чуу татчих шанда. Сул. Шил бага. Авраа. Баярлалаа. Йоо. Амар өрлөө. Түмээ гэдэг энэ прожект тэр насан туршдаа ажиллана шүү дээ. Зөвхөн энэ зуны чаленж биш, зуны прожект биш. Тэгээд одоо энэс цааш илүү өөрийгөө хөгжүүлнэ. Та бүхэн бас надаас инспирэшн аваасаа гэж хүсэж байна. Ямар ч хэцүү зүйлийн амьдрал тохиолдсон бид нэр энэ үргэлжлүүлэхийн замыг сонгох ёстой. Амьдрал гэдэг үнэхээр баялаг. Бид нэр энэ амьдралын гой баялаг, гой нөхцүүдийг, энэ гой мэдрэмжүүдийг мэдрэх эрхтэй хүмүүс. Дараагийн миний чаленж бол 42 км. Дараа жил бүтэн марафонд гүн. Та бүхний дараагийн чаленж буюу өөрсдөө чинь сормоор байгаа сорилт юу вэ? Комент дээр үлдээгээрэй. Тэгээд би та бүхэнд жоохон ч болтгоо урам зориг өгсөн байх гэж найдаж байна. Энэхүү бичлэгийг та бүхэнд үзсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол мэдээж subscribe болон лайка дараарай. Та бүхэн намайг тэгж дэмжснээр би илүү их урамжинд, би илүү их урамжтаар илүү гоё том прожектууд болон илүү гоё чанартай бичлэгүүд гарна гэсэн үг. Тийм болохоор та бүхэн үнэхээр их баярлалаа. Дараачихан чаленж, дараачихан бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Та бүхэндээ түмээ байлаа. Life keeps moving.